баг даавд ингээд чих өгдөг байсан байхгүй. Маа чих хийдэг нэг. Яагаад вэ? Яс эвгүй нөө. Эвгүй. Японочдын хоньны толгой молгой харахаараа пүү гэдэг юм биш. Хоёр чихийг идсэн юм чинь хоёр нүдийг иддэг. Идд юм уу? Идд юм. Сайн байцгаана уу? Сэнийг телевизийн амттай дурсамж нэвтрүүлэгт одоо аав хүү хоёр өргөдөн оролцох болсон. Аавтайгаа ингээд ер нь анх удаа хоёлаа яг хоёулахнаа нэвтрүүлэгт орж үзсэн шүү дээ. Тэгж. Сандарч байна уу? Үгүй юу. Үгүй. Нэг үл ерөөс аавтайгаа байхаар сандардаг шүү дээ. Аваа та юу багтаа ямар хөвгтэйсэн бэ? Аав нь багтаа бүр багтаа их сахилахгүй хөвгтэйсэн. Өвөө чинь аавыг сургуулиас авах та. Нөгөө бусад эцэг эхчүүд ингээд сургуулийн үүдэн дээрс нь хүүхдүүдэд хөтлөл аав явчихдаг л. Тэгэхээр өвөө чинь аавыг нь сургуулиас авах та модны оройгоор хайдаг гэсэн. Дандаа модон дээр авираа гарцсан байдаг. Тэгэл манай хүү буугаад ир гэдэг. За бити зөөлөн буу тэгээ хийх шиг ойчиж юм гэ. Ер нь их сахилахгүй эцэгийн оролдол дээр өвөөний их суух дургу байсан гэсэн. Заавал нэг хонх үйдэг чихнээс нь хонх үйдэг чих халууц уулдаг хөөхтэй л аавыг амьд тэгдэг. Та энэ багтаа яг ямар амттан дуртай байсан бэ? Ямар амттан дуртай байсан? Аав нь баг чинь амттай юм хэр чинь нэг юм Дональд Микки Маустай тийм наадаг биш юм зурагтай бох гардаг гэсэн. Боход гэсэн. Тийм бохинд их дуртай байсан. Аптек асууд юунаас нь витамин шар витамин чинь одоо бас амттны нэг байлаа шүү дээ. Тэгээ витамин иддэг. Тэгээ нөгөө хэрэм мэрэм туулааны хэлбэртэй тийм модон чихэрэлдэг гэсэн. Шүтсний модон тархатдаг. Аав нь баг бахт аавынх нь үеийг хийж юм уу тэгээд тэрнээс дэшээ ер нь юу байсан. Юм их ховор амттанч ховор, тоглоомч ховор, тэгээ андроид утас мутс гэж байхгүй. Тийм болохоор нөгөө ховор байсан бүх юм болгоныг амттай санагддаг байсан шүү дээ. За ямар вэ? Аахынстад дортой хоол өрөөд хэлж байна. Ямар вэ? Миний хүүд ямар санагдчих вэ? Жах эвгүй л. Эвгүй байна. Яагаад? Толгой идэн гэхээр. Тийм үү? Толгой идэн гэхээр эвгүй байна. Гоё штий. Толгой биш үү? Хамгийн толгойг дандаа нэг хос эрхтнүүдийг нэг хүн хосоор нь идэх гэж тэгдэг байсан. Одоо ингээд чих аав нь баг даавд ингээд чих өгдөг байсан байхгүй. Маа чих хийдэг. Яагаад вэ? Яс эвгүй нөө. Эвгүй. Энэ чихийг бас идэнэ. Нүдийг бас иддэг шүү дээ. Тэгэхдээ нэг нүд идэхээр нэг хүн яа хоёр нүдийн хоёулыг идэнэ. Тэг ингээ сайхан эрүүгийн заанаа. Эрүүнээс нэг молторчж штэ бүр янзын сайхан чансан шүү дээ. Жохон багт яадаг гэсэн юм нөхөө. Ингээ энэгээр ингээд нөө буу болгож байлж тоглодог гэсэн. Ингээд яд баг багт бүгд тэгдэг гэсэн чи ингээ дя гэдэг ингээ гарбуу гэж амар байгаа. Эрүүний ясаар тэгж тоглодог гэсэн. Хүүхэд багт хамгийн тансаг аавын дуртай нь болохоор энэ юу гэсэн. Хоньны энэ хэл. Энэ үзүүрийг авчдаг байхгүй хэлний. Хамгийн дуртай. Тэгээд өшөө хүүхдүүдэд юу өгдөг байсан гэж. Хүүхдүүд голцоо шиирэл өгнө хоньны. Одоо дөрвөн хөлнө гэсэн үг шүү дээ. Шиирийг нь өгнө. Тэг ингээ бариад хүүхдүүд шиир зулгаа гээл. Тэг шиир зулгаа. Тэгэхээр тэр нь бас хийх хувьд сайн гэж үздэг. Одоо хүний бас биеинд сайн. Тэгээд дандаа энэ чих энэ тагнаа энэ гэж уран болно гэд тагнаа өгнө октодод уран болоорой гэд. Аваа яга уран болоорой гэдэг байсан бол? Аав нь тэрийг нь сайн ойлгохгүй яагаад уран болоорой гэдэг гэсэн. Ямар ч үлээс нэг тагнаа бол нэг тийм амттай нэг гоё зүйл биш. Гэхдээ нөгөө хүүхдүүдийг уран болно гэд октод их дуртай иддэг. Нэр энийг тагнаа идэхээр л уран болчтой байх гэж. Аваа Монгол хүмүүс ингээд японочдын хоолыг харснаа түүхийн махцах байхаар нь жоохон шижгэлдэн штэ. Японочдын хоньны толгой молгой харахаараа пүү гэдэг юм биш. Тийм тэгэхээр энэ чинь улс үндэстний хоолны соёл гэдэг нь өөр байгаа байхгүй юу? Гадны яг хоньны толгой энэ төр чанж иддэггүй хүмүүст бол бас л эвгүй л харагдана. Миний хөшөө юу идэх вэ? Дахиад нөгөө явж байгаа. Энэ нэг чихэн нүнд байх чи энийг заавал ид.
Нэг чихний нүд. Яга барьсан байгаа. Идэж. Энэ нийтэм. Идэж шүү. Бүгдийг идэж шүү. Өөзөө. Өөзөө. Энэ чихний нийтэн. Хоёр чихний нийтэн ямар байна? Эвгүй байна. Эвгүй байна. Юу нэвгүй байна? Амттай байна, амтгүй байна. Яг нөөний чихнийхэн жоохон цагаан хэсэг үстэй нуу. Тэрийн нэтгэр жоохон амар эвгүй мэл. Эвгүй байна. Амар яаж вэ? Мах зах нь л гоё юм бэлээ. Одоо хоёр чихний нийтсэн чинь хоёр нүдийн нийтгүү. Идд юм уу? Аа? Идд юм уу? Идэн шүү дээ. Нүдийн нийтчих юм нөхөө. Окей. Айж гинөө. Тэгвэл жавж ид. Тэхөө. Тэгээ. Нүд эцнээс л. Яаж вэ? Миний хүү жаанах сайн идэж штт. Миний хүүгийн бол ер нь дуртай амттан. Одоо энэ нипс гэдэг энэ шоколадтай, самартай энэ. Ер нь миний хүү аль төрөлд нь дуртай. Шоколадтайд нь дуртай юу, самартайд нь дуртай юу? Шоколадтай нь. Шоколад аав нь самартай. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bonobon. Bonobonоор хайраа илэрхийлье. Ивент тэтгэгч уйдах завгүй Nips. За, хоньны чансан толгой таалагдсан уу? Таалагдсан. Юун таалагдсан? Хилэн таалагдсан. Хэл таалагдсан уу? За. Одоо тэгвэл яана. Бүгдтэйг нь аав нэг гоё тоглоом зааж өгөн заяа. Яг нэг хоньны толгой энэ төр идэл багийнхаа дурсан чиг бодсон чинь их гоё тоглоом санаанд орчлоо. Тэгэхэд бодож шүү дээ. Тэр тоглоомыг эхлүүлэхийн тулд хоёулаа яа. Энэ юу гэдэг дуртай нийпсэн шүү дээ. Хоо ийм олон төрөл гарцсан юм уу? Урд нь аль нь нэсэн нэг. Улаан л идэгсэн. Улаан нь нэсэн үү? Тэгсэн чинь тэгвэл одоо ийм болчих. Энэ юутай вэ? Самартай, үзэмтэй юу гэж өөрөөс. Үзэмтэй, самартай төрөл байна. Шоколадтай юм байна. Энэ сүйтэй байна шүү дээ. Нэг бол миний хүүг энэ болохоор самартай төрөл юм шүү дээ. За тэгвэл аав нь самартайд нь дуртай. Миний хүүч түрүүн шоколадтайд нь гэсэн шүү дээ. Шоколадтай гэдэг нь гэсэн үстэй тий. Тэгвэл энэ хоёр төрлийг нь хоёлаа энэ тавган дээр яаж байгаа өнгөөр нь ялгаад нэг өнгийн л яа гэсэн үг шүү дээ минийхөө. Дагнаж түүн гэсэн үг шүү дээ. За. За яа, аав залчихгүй. Бит. Бит ирхэн байна да. Тийм ээ. Поо энэ ямар том юм бэ? Ийм том билүү? Хоёлаа нэг өнгөө зөрүүлнэ шүү дээ. Адилхан нэг өнгө хоёлаа төрчиж болохгүй. За, миний хайл өнгөөс авах. За, аав нь чамд өнгө сонгох боломж олгоё. Ногоон. За, миний хөө ногооныг төгөх. За, тэгвэл аав нь улааны хөрөө улааныг төгөө заяа. Нэг нэгээр нь авна шүү дээ. Бөөнөр ингэж авахгүй шүү. За. Чи гараа авч миний. Yes. Чи ямар цөөхөн өнгөтэйгөөс нь яцсан. Ногоон дуусчихлаа. Тэ энэ удаа би Ялагчлаа тий. Над хэд өн нөхөө 10-ыг ялгачих. Алган дээр авчих. Ингэж тоглодог байсан байхгүй юу? Аав нь багтаа. Энэ бит хоёрын гарт одоо ингээ байгаа нийлбэрийн таах хэрэгтэй байхгүй юу? За. 5. Чиний 5 хэлгүй. 5 хэлнэ шүү дээ. За. 2. За. 4 хинж таагааг. Тэгээ ингээд таасан гэж чулуугаа аваад идэх байхгүй юу? Тэгээд нэг нь чулууг оцроод нэг нь нөгөөдгийнхээ 10 чулууг нь аваад 20 чулуутай болоо ялдаг байхгүй юу? Нэрээ таачих юм бол тэр гартан байсан өнөөд нь авах уу? 4. 8. Yes, наш нүг. Би 8 гэсэн. 8. Тий. Тэгэхээр чи над дөрүлэг нүг. Ааха. Яа. Амар гоостэй. Амар. 3. 4. Гурав. 2. Наш нүг. Яаж? Ингэж таадаг байхгүй чи мэдрэмж. 0 мэдрэмж гэж байна. 7. 5. Наш нүг. Дууссан. Wait. Дууссан. Дуусчих.
Ее. За ингээ миний хүү аавгаа ерөөс хожихгүй бай тээ. Аав нь хожигч өгдөг байж. Ивент тэтгэгч уйдах завгүй Нипс. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Банабан. Банабанаар хайраа илэрхийлье. За Синэг телевизийн амттай дурсамж нэвтрүүлэгт аав хүү хоёр оролцлоо. Тэгээ аав хүү хоёрын хувьд юугаараа бас онцлог байсан гэхээр анх удаага яасан. Тог бишээ нэвтрүүлэгт орсон. Тэгээ аав хүү хоёр урдан дандаа ихчтэй, нээжтэй дөрвөлээ энэ нэвтрүүлэгт ордог гэсэн тийм. Хоёулах нь одоо яг анх удаага нэвтрүүлэгт орлоо. Тэгээд намттай дурсамж нэвтрүүлгийнх нь зүгээс аав хүү хоёрт одоо ийм сайхан гоё амттай дурсамжийн хайрцаг өгсөн биш. Дээр нь дотор нь ингээд дүүрэн нөгөө бүх төрлөөс нь Нипс чихрийг хийцэн. Маш гоё утга учиртай энэ хайрцаг байна. Энэ хайрцагт яах вэ гэхээр одоо аав тайлбар нь уншиж байгаа заяа. За. Амттай дурсамж. Өнөөдрийн хүндэт зочдод энэ жижигхэн модон хайрцагт өнөөдрийн багахан цаг хугацааг хамгийн хайртай хүнтэйгээ өнгөрүүлсэн дурсамжаа нандинан хадгалахад зориулагдсан билээ гэж. Энэхүү хайрцаг нь таны дурсамж, мөрөөдөл, хайр, итгэл, найдвар бас өнөөдөр өнгөрүүлсэн цаг үеийн аз жаргалтай мөчүүдийг илэрхийлж буй юм аа. Ирээдүйд та бүхэн хайрцгийг нээх мөчөд өнгөрсөн цаг үеийн дулаан мэдрэмж, хайрыг эргэн дурсаж чаднаа хэмээн найдаж байна. Хайрцаг доторх бүхэн таны сэтгэлд дурсамж болон үлдэх болтугай. Хүндэтгсэн Синэг телевиз амттай дурсамж нэвтрүүлэг уйдах завгүй Нипс брэнд 2025 гэж. Яа. Яа. Тэгээ аав нь өнөөдрийн нэвтрүүлгээр амттай дурсамжуудаа ярьлаа. Миний хүүгийн хувьд бол амттай дурсамж бас нэгээр нэмэгдлээ шүү дээ, тийм ээ? Тэглээ. Тий. За. За тэгвэл хоёулаа одоо өнөөдрийнх нь сэтгэлийг бичиж. За. За. Нэр ингэж цагт өгдөг шин хараад шүү дээ. За. Гэт энэ Нипсээ идэх учраас дээр нь тавьчих заяа. Тэгээд энийг хоёулаа цааш нь хадгалах учраас доор нь ич. Ингээд хоёулаа өрөөс арахгүй. Үлгэрээс сонсох юм их бий. Аав хүү хоёр амттай дурсамж нэвтрүүлэгт ороод бас нэгэн амттай дурсамжийг хоёулаа хамтдаа бүтээлээ те. Тэр дурсамжийнхаа одоо баттгаад энэхүү одоо хайрцаг дотор аав хүү хоёр сэтгэл дурсамжаа бичиж үлдээсэн одоо хэдэн жилийн дараа харах уу? 6. 6. 5 жилийн дараа харъя. 5 жилийн дараа аав хүү хоёр өнөөдрийн дурсамжаа бас эргэн санах болно. Одоо яг энэ нэвтрүүлгийн одоо саналыг аваад маш их баярлсан л да. Хүүтэйгээ нэвтрүүлэгт ороод цаг үе нь өөр, нийгэм нь өөр байгаа ч гэсэн Монгол хүн гэдэг бол тэр ахуй амьдрал, өв соёл, үүх түүх энэ бүх зүйлийг судалж, мэдж, өвлүүлж явах нь бол эрхэм үүргээ гэж боддог. Ийм учраас энэ нэвтрүүлэг нь маш он удаан жил үргэлжлээсэ олон сайхан аав хүү, аав охин оролцсон ийм сайхан нэвтрүүлэг болно гэдэгт итгэлтэй байна. За миний хүү телевиз үзэж байгаа үзэгчтэй хандаж гоё сэтгэлээ өгөөлээч. Дуустал үзсэн баярлаа. За мундаг аав үсэ.